За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр типүүдийн үзэгдэл хичээлийг үзэж судлах болно. Хичээлийн зорилго типүүдийн үзэгдэл гэж юу болох, типүүдийн үйл явцад нөлөөлөх хүчин зүйлүүд, амьд биед явагдах типүүдийн үзэгдлийг тайлбарлах. За типоз буюу нэвчих үзэгдэл гэж юу хэлэх вэ? Бодисын жижиг хэсгүүд концентрац ихтэй орчноос багатай орчинд даажин тархан тэнцвэрчгийг типоз буюу нэвчих үзэгдэл гинэ. За энэ зураг болон энэ бичлэгэн дээр харагдаж байгаачлан ус руу будагч бодис хийхэд усны молекул руу будагч бодис хэрхэн нэвчиж орж байгааг харуулж байна. За үүндээ жишээ олгоод стакантай усанд дүрдэх цай хийгээд дүрдэх цай усны молекул руу хэрхэн нэвчиж тархаж байгааг нь зургаар үзүүлсэн байна. Типозийн үзэгдэл хэрхэн явагдаж байгааг бичлэг дээрээс сайтар ажиглаарай. Типозлогдох хурд нь бодисын төлөв байдал буюу хатуу, шингэн, хий, концентрацийн ялгаатай нөхцөл, орчны температур зэрэг хүчин зүйлсээс шалтгаалan харилцан адилгүй байна. За дээрх зурган дээр халуун ус, хүйтэн ус, за бүлээн ус энэ гуравт будагч бодис хийхэд хэрхэн типозлогдож будагч бодис дотор нь тархаж байгааг нь ялгааг нь харуулж өгсөн байна. За ус хүчил төрөгч нүүрс хүчлийн хий зэрэг жижиг молекулууд эсийн мембраны хоёр талд концентрац ихтэй орчноос багатай орчинд типозлогдсон шилждэг. Энэ нь энерги ашиглагддаггүй идэвхгүй үйл явц юм а. Типоз нь амьд биеийн махбодын бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Хүний амьсгал хэрхэн явагдаж байгааг хэвтүүлээ харцгаая. За уушгины цулцангаас хүчил төрөгчийн молекул хялгасан суз руу орж CO2 буюу нүүрс хүчлийн хий дээзус цулцан руу орж байгааг бичлэгэн дээрээс харагдаж байна. Типозийн байгальтай хач холбогдол атмосферийн агарын найрлага усны тодорхой гүнд хүчил төрөгч нэвчих үйлдэл типозийн үйлчлэл юм а. За зургаар харууллаа. Типозийн байгальтай хач холбогдол ногоон ургамал типозийн тусламжтайгаар хүчил төрөгчийг ялгаруулж нүүрс хүчлийн хийг шингээж авдаг. За үүний жишээг нь навчны амсрын эс хэрхэн нүүрс хүчлийн хийг аваад хүчил төрөгчийг гадагшлуулж байгааг харуулсан байна. Ургамал хөрсний усамлаас зайлшгүй хэрэгцээд бодисуудыг үндэсний доторх типозийн урсгалын тусламжтайгаар олдворладаг. За зурган дээр сайн харагдаж байна. Биологийн процессуудад типозийн гүйцэтгэх үүрэг. Типозийн үзэгдэл биологийн системд онцгой ач холбогдолтой. Хоол тэжээлийн янз бүрийн бодис эдийн шингэнд нэвчин шимэгдэх нь типозийн үзэгдэл юм. Амьд биеийн дотор явагдах физик-химийн процессуудын хурд зөөгдөж байгаа бодисын типозоор тодорхойлогдно. Зөөгдөх процесс харьцангуй удаан боловч биохимийн урвалын үед энзимүүдийн оролцоотойгоор хурдасдаг. Типоз нь эс хоорондын орон зай дахь бодисуудын хөдөлгөөн хийн солилцооны үзэгдэл бөгөөд эсийн мембраны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. За өнөөдрийн хичээлийн дүгнэлт типоз их концентрацтай хэсгээс бага концентрацтай хэсэг рүү нэвчих үзэгдэл юм. Типоз нь их даралттайгаас бага даралттай хэсэг рүү чиглэсэн процесс. Типозлогдох чадвар нь тухайн бодисын молекулын хэмжээнээс хамаардаг. Молекулууд хэдий жижиг байх тусам хурд нь нэвчиж нэг төрлийн систем болж чадна. Типоз нь энерги ашиглагддаггүй явагддаг. Анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа.